За намайг Ерөөлт гэдэг. Би одоо 23 настай. Агентлаг залуустаа зориулсан шинэ нэр булангийнхаа энэ удаагийн зочноор авиаслаг төгөлдөр хуурчийг онцолж байна. Түүнийг Батбаярын Ерөөлт гэдэг. Тэрээр одоо 23 настай бөгөөд соёл урлагийн сургуульд концертмейстрийн мэргэжлэр суралцж байгаа 3 дугаар курсын оюутан юм а. Ерөөлт хүү аутизмтай ч олон төрлийн авиастай. Түүний хувьд хөгжмөөс гадна 10 настайгаас хойш ширээний теннис тоглож Монгол улсаа төлөөлөн тусгай олимпиад амжилттай оролцож байжээ. Ингээд түүнтэй хамтдаа танилцъя. За сайн байна уу? Одоо соёл урлагийн их сургуульд концертмейстрээр 3 дугаар курст суралцж байгаа. Ер нь бол бас хүнд програм тоглодог, хүнд зохиолууд тоглодог. Би багасаа л ер нь хөгжим сонсох дуртай байсан. 2 настайгаас хойш тэгэл шууд хөгжимд дурлал. Чи хөгжим сурвал илүү тохирох юм байна гэж ээж аав хэлээд зөвлөд. Тэгээд хөгжим рүү явах зам руу ээж аав оруулсан л та. Яг төгөлдөр уураар хичээлж эхэлсэн жил гэх юм бол 7 настайгаас хичээлж эхэлсэн. Ямар тэмцээнүүд оролцож байна? Төгөлдөр уурын тэмцээн гэвэл 2018 онд 16, 17, 18 онд Дэгийн хөгжмийн сургуулийн тэмцээнд оролцоод тэгээд 18 онд нь 16, 17 онд нь бол байранд ороогүй ч гэсэн 18 онд 3 дугаараар ордонд орж исэн. 18 оны ихэр бас фортепиано гэдэг олон улсын уралдаанд 1-р эзэлж исэн. Ер нь бол бас хүнд програм тоглодог, хүнд зохиолууд тоглодог. Их сургуулийн оюутан болсон тий. Сая ингээ 9 сарын 1 болж юм. Хичээл эхлээд бас ямар байна? Хичээлээ бангаа сансан уу, багшаа сансан уу? Ер нь бол ан 100 болохоор угаасаа 3 сар удаа хугацаа таамардаг болохоор ер нь бол багш нарыгаа ангийнхныгаа бол сандаг. Ер нь бол тэг хичээл ихсэн чи маш гоё байна. Сэтгэл маш өндөр байна. Ер нь бол бас хүнд програм тоглодог, хүнд зохиолууд тоглодог. Ер нь бол хичээл бол ачаалттай гэж ойлгож олно. Ялан курс ахих тусам. Анх ер нь одоо санаж байгаа гарч 7 настайгаас тоглосон гэхээр ямар аяг хамгийн сайн тоглосон хүүхэд байхдаа. Одоо энэ хүүхдийн дуунаас эхлээл Twinkle Twinkle Little Star гэх мэтийн дуунаас тоглож сурсан тийм шүү дээ. Ер нь нэг анх ингээд тоглож сурахад ер нь юу чухал гэж найзуудаа чи зөвлөхөө төгөлдөр уур тоглоход сонсголоос гадна тий бас ер нь бас математиктэй төстэй гэдэг шүү дээ хөгжим тоглох тий. Математиктэй маш холбоотой байдаг хөгжим. Миний хувьд бол ингэж боддог байхгүй хөгжим юу чухал вэ гэвэл сэтгэл чухал, мэдрэмж чухал, бас тогтмол хичээлэх чухал байдаг гэж би хэлмээр байна. Ер нь өдрийн хэдэн цагийг ер нь хөгжмийн авдаг болж. За одоо мэргэжлийн сургуульд орцсон болохоор ер нь бол дор ээж хамгийн багадаа л 4 цаг. Тэгэл ер нь цаг болдвол ер нь өдөр шөнөгөл гэсэн үг 6-7 цагаар давтдаг ер нь бол. Ер нь хөгжим сайн сонсдог багасаа дуу хөгжимтэй холбоотой байсан учраас тэгээд би дуу сайн мэддгийг шүү гэсэн байдлаар гих зорилгоор орсон гэж ойлгож олон тэр нэвтрүүлэгт. 2015 оны 107 дугаар сард Америкийн нэгдсэн улсын Лос Анжелес хотноо олсон тэмцээнд ширээний теннисээр цохон олимпийн зуны наадамд ширээний теннисээр ганцаарчлсан төрөлд оролцоод хүрэл медаль авч ирсэн. Тухайн үед ямар байсан ер нь яг ингээд бас их орныхоо нэрийг гаргаа явах чинь. Тухайн үед бол сэтгэл бол маш их хөөрсөн. Одоо ингээд бэрхшээлүүд байсан уу? Тусгай олимпиад гэдэг чинь бас тамирчин сэтгэл зүгээс ихтүүлээд олон юмыг бас тий давж гардаг шүү дээ тамирчин болох. Мэдээж төсвөр хатуужил шаардлагатай гэдэг нэг альва зүйлийг давж гаргахад тэрнтэйгээ заавал нүүр тулж иж амжилтанд хүрдэг гэж би боддог. Одоо ингээд миний хувьд бол спортоор хичээлээд үзсэн байна, хөгжмөр хичээлээд үзсэн. Энэ хоёрын ялгаатай тал нь юу вэ? Өөр тал нь юу вэ? Чиний хувьд ажигласнаа.
спорт урлаг хоёрын гэх юм уу? Тий. За урлаг харьцуулах юм бол урлаг болохоор илүү нөгөө хүнд илүү их наалдацтай гэж боддог. Ягаад гэвэл хүмүүст ингээд дуу хуур тийм ээ. Аз жаргалыг бэлгэлдэг яг гоё тоглож өгснөөрөө хүмүүст тийм гоё мэдрэмж өгдөг. Тэгээд чи ерөнхийдөө яг мэрэгчлээ сонгохдоо ч гэсэн энэ чиглэлээр сонгосон гэж ойлгож байна. Болно. Ер нь гэр бүлийн нь урлагийн хүн байгаа юм. Яг манай гэрт бол урлагийн хүн бол байхгүй. Гэр бүлээ танилцуулбал ерөөлтөө хин хинтэйг амьдардаг юм. За би ээж аав дүү гуравтайгаа ингээд дөрүүлээ амьдардаг. Ам бүл дөрүүлээ. За одоо ингээд нөгөө чөлөө цаг гарвал одоо ингээд хичээл бас мэдээж ачаал ихтэй байгаа юм байна. Залуу хүний хувьд бас чөлөө цаг гарвал яаж өнгөрөөдөг вэ? Тэ яаж өнгөрүүлэх дуртай? Ер нь л чөлөө цаг гарсан чи яг сурж байгаа үедээ бол аль болох давтахаа боддог. Яг хаяа тэгэл найз нөхдөйгээ уулзна, феномен үзэх гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүд хийдэг. Одоо өөр нөө спортоор хичээлсэн хэвээр байгаа юу? Болцсон байгаа юу? Хаяа хичээлж байгаа. Бүр бол хаяагүй тэр спортоо л нийгэмд бол харилцааны хувьд бол жоохон онцгой. Заримд бол сайн байгаа ингээ янз үед байгаа гэж ойлгодог. Монголд болохоор тэр бол эцэг эхээс л хамаарж байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт өөрийнх нь хичээл зүтгэлээс бас хамаарж байгаа. Гол нь эцэг их хүүхэд тэр аутизмтай хүүхдээ яаж хүмүүлэх вэ гэдгээс хамаардаг л да. Зүгээр онцгой харилцаатай байгаа хүмүүсийг л жоохон багсаасай л гэж хэлмээр байна. Эцэг их нь хүүхдэд загнах гэдэг ч юм уу. Тэрийн тиймэрхүү юм хамаагүй хүүхдэд ойлгохгүй эцэг нар байдаг л да. Тэдрийг л багсаасаа л гэж хэлж байгаа. Аль болох дэмжээсэй тий. Тэгээ аль болох дэмжээд өгөөс туслаасай л гэж хүсмээр байна. Ирээдүйн зорилго гэх юм бол хөгжмөр бол дагнахыг хүсдэг, төгөлдөр хураараа л дагнана. Орохыг хүсдэг одоо олон улсын уралдаанд тэмцээн гэдэг юм уу байгаа юу? Байлгүй яах вэ? Ямар тэмцээн бэ? Одоо л том тэмцээнүүд ч жижиг тэмцээнүүд ч аль болох том чадвараас хөгжүүлж ягаад хэдэн жилийн дараа том тэмцээнүүдэд ороод одоо жишээлбэл хамгийн том тэмцээн гэвэл Поршед 5 жил нэг удаан зохиогддог Шопены уралдаан байгаа. Тэр мэдээж хамгийн хэцүү тэмцээн Шопены. Одоо мэдээж хэдэн онд билаа би анхны бие даасан тоглолттой байсан шүү дээ. 2023 оны 3 сарын 17-нд Монгол улсын консерватор дээр анхныхаа бие даасан тоглолтыг хийсэн. Хичнээн уран бүтээл тоглолт тухайн үедээ 7-8 уран бүтээл тоглосон шүү. Олон зохиол тоглосон. Хэдэн настай байлаа гэж 23 гэдэг чинь оноороо бол 21 хүрсэн байсан юм байна. Ер нь бас хэр тогтолж байв тухайн үед бас анхны тоглолт гэдэг чинь маш гоё шүү дээ. Айгүй их анхны юм чинь жоохон эхэндээ жоохон тийм байжгаад тэгээ тоглоод ирэнгүүт угаасаа задраад би халаад ингээд гоё болж ирсэн сүүл рүүгээ ингээд онгод ороод тэгээ сэтгэл санаа маш их хөөрсөн. Юунд хамгийн хөөрсөн байвал үзэгчд дүүрсэн байсан л да гэж хэлэх байна. Ойрын төлөвлөгөө одоо юу вэ? Одоо 16-ны тоглолт болох гэж байгаа шүү дээ. Тий. Ямар тоглолт вэ? Бидний оролцоо гэдэг нэртэй тоглолт байсан. Солонгосын хөгжимчд байсан. G-Art гэхэд тэр явагдсан. Тэрэнд би урилгаар зүгээр оролцож байгаа. Нэг л уран бүтээлээр оролцож байгаа. Хувьсгалын эцүүд Шопены. Чи ер нь алдартай хөгжмийн зохиолчдоос аль хөгжмийн зохиолчийн бүтээлийг тоглох дуртай вэ? Яг миний одоо сонгодог хөгжмийн зохиолчтэй. Тэрнээс их юм бол Шопен. Яагаад тэгэхээр Шопен бол романтик үеийн зохиолч. Тэгээд динамик нь ч гэсэн айгүй нарийн байдаг. Өнгөн айгүй таалагддаг Шопены зохиолын тэр этюдийн ялангуяа. Зөвлөлдөр хуурч хүн бол яг буугаас сул гар зөөлөн байвал өрн зүгээр гэж би боддог. Багш нар ч гэсэн тэгж л хэлдэг л дээ. Ер нь гар төгөлдөр урт тохирсон л бол олон цагаар бас ингээд тоглохоор гар нь өрдөх хөгжим. Яг уу яаж давтахаас хамаарна. Хамаагүй хурдан дандаа уртнаар давтаад байвал бас буруу гар мэдээч хилэн ингээд хөшнө. Тэгэхээр удаанаар давтдаг олон цагаар давтчих үедээ бол аль болох гараа ядраахгүйгээр залуучуудаа та нар зорилгынхаа төлөө эцсээ хүртэл үзээрэй. Бити бууж өгөөрэй. Оролдоолаагаарай. Айцтайгаа нүүр тулаарай л гэж хэлмээр амжилт хүсье.